За намайг Орон цэцэг гэдэг би улам шаан ухааны хинж мэрэгжилтэй бод сэтгэлтэн улам шаан ухааны нэгдсэн эмнэлэг зөвлөх хинж хийдэг. За тэгээ өнөөдрийн одоо энэ тэжээхэн ухаан гэж улам шаан ухааны төрийн бус байгууллагын зохион байгуулж байгаа алтан тун өдөрлөгт одоо ингээд оролцож байна. За энэ өдөрлөгийн одоо ач холбогдол нь бол улам шаан ухааныг нийт энгийн ард иргэдэд ойлгуулах, мөн мэрэгжлийн одоо эмч судлаач нарын тий хооронд нь одоо онлайн болоо практик, дадлаг туршлага солилцох тий гэх мэтчлэн одоо өргөн ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна гэж үзэж байна. Тэгэхээр улам шаан ухааны одоо хөгжил Монгол оронд маш олон мянган жилийн одоо юм түүхэн хөгжилтэй гэвч 37-оос 90 он хүртэл улам шаан ухааны одоо энэ бүхий л үйл ажиллагааг бүр албан ёсоор хорж одоо хааж одоо ингэж цагдаж ирсэн ийм одоо гашуун түүх байж байгаа. Гэхдээ 1990 оноос хойш Монголын улам шаан ухааныг одоо төрөөс албан ёсоор дэмжиж сургалт үйл ажиллагаа тий онцлогоо эмчилгээ эмнэлгийн тусламж үйлчилгээ эм үйлдвэрлэгээд энийг бол яг одоо төрийн дэмжлэгтэйгээр одоо хөгжүүлээд 30 гаруй жил болж байна. За энэтэй одоо зэрэгцээд улам шаан ухааны одоо сургалт явагдаад эмч мэрэгчлүүд нь одоо сурч төгсөөд одоо 30-аад жилийн одоо шин тутамдаа хөгжиж байгаа ч гэж одоо хэлж болохоор ийм одоо залуу салбар байна. Тэгэхээр одоо энд цугларч байгаа эмчнэр маань эмчнэрийн маань баг одоо ахмад нь бий болж байгаа юм шүү дээ. Тэ улам шаан ухааны анхны одоо эмчээр Отош Маран их сургуулийг төгссөн ийм эмч. За тэгээд төгсөнгүүтээ багш болсон. Тэгээ улам шаан ухааныг хөгжүүлэх төрийн бодлого бий болоод за төрөөс албан ёсоор одоо эрх зүй тий хууль эрх зүйгээр дэмжлэг үзүүлж байгаа ч гэсэн яг одоо бодиттой дэмжлэг бол төдийлөн байхгүй байж байгаа тий. За тэгэхээр улам шаан ухааны мэрэгчлэнгүүд тий хэдэн мянгаараа төрсэн байж дээ тий. Тэгсэн мөртлөөсөө яам одоо тамгийн газраас ч гэдэг юм уу тий нэг газарч байхгүй шүү дээ тий бодлого дэмжих газарч байхгүй одоо хилтэсч байхгүй тий нэг иймэрхүү байдалтай явж байна. За тэгээд мөн одоо анагаах ухааны салбар хөгжөхөд хөрөнгө мөнгөний асуудал гэдэг тий. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгөн дээр ч гэсэн одоо улам шаан ухааныг тэр их өв уламжлалын сүйтгэжээд яг хөрөнгө оруулалтыг бол зоригтой хийсэн хөрөнгө оруулалт байдгүй. За тэгэхээр одоо ингээд төгсөгч эмчнэр бид нар өөрсдийн одоо мэдлэг чадвар тий энэ хүчээрээ л одоо соёолж ургаж ингэж хөгжиж байгаа нь энэ яг төрөөс бол ингээд улам шаан ухааны сайхан нэгдсэн эмнэлэг бариад тий тэрийг болсон хүчний бодлогын болгоод ингээд одоо ийм төрийн одоо дэмжлэг маш их сул байгаа нь харагддаг л да. За тэгээд нийт одоо залуу эмч нартаа уриалгаад улам шаан ухаан гэдэг бол үнэхэрийн одоо гайхалтай онолтой шүү. Гайхалтай үр дүнтэй шүү. Тэ энэ одоо ядарсан зүтсэн хүмүүст одоо баталгаатай туслах одоо биднэрт одоо маш нарийн одоо эмчилгээний аргууд нь байж гэн, эмүүд нь байж гэн, заслууд нь байж гэн. Тийм учраас энэ сайхан мэрэгжлийг эзэмшээд энэнгээр одоо бахархаад улам их одоо тий олон амьтны тусыг бүтээгээрэй гэж л одоо ерөөдөө